За сайн бацхан өрх мэд үзэгчтэй ингээд өнөөдөр манай студид Монгол үндэсний уламжлалт зан үйлийн өргөө нийгэм дүүжлэх төрийн бас байгууллагын тэргүүн Сугото хүрэлцэн яриад байгаа. Танд энэ төрийн мэдээг хүргэе. Сайн хамарчж байна. За Монголын сайн байна. Сайхан хамарцгааж байна уу? За баярлалаа. Ингээд үзэгчтэй та өргөө танилцуулаад Эрдэнэ дотноос одоо ямар зорилготой энэ талаараас үзэгчтэй. За гэлээ. Бид энэ Монмед тур гэдэг одоо Монгол зан үйлээ сурталчлах, таниулах энэ одоо Монгол одоо уламжилт одоо язгуурын соёлоо дэлгэрүүлэхийн тухайд одоо сургалт хөтөлбөрийн одоо дагуу явж байдаг. За ингээд Эрдэнэт тооцтой бол мэдээ хитэн удаа бас ирлээ. Тэгээд энэ сайхан газар оронд амьдарж байгаа бүхэл эрдэнэтчүүдтэй за ингээд Орхон аймгийн одоо бас одоо энэ одоо удаагийн нэвтрүүлгийг үзэж байгаа хүн болгонд одоо сар шинийн мэндийг хүргээд одоо сайхан хаварч байна уу гэж амар амгалангийн одоо мэдчилье. За ингээд бид бол ерөөсөө Монгол зан үйлийн одоо нарийн нандин ололтуудыг өөрөөр хэлбэл нүүдэлчин ард түмний одоо хамгийн гол үндсэн ойлголт буюу язгуурын соёл болох эерэг эрчмийн дамжуултыг зөв хийж сурж булчирхай болгоно одоо эрүүл ажиллуулах энэ үндсийг л одоо хүмүүст ойлгуулах ухааруулахын төлөө энэ одоо сургалт зан үйлийг хийж байдаг ийм одоо байгууллага. За тэгэхээр Монгол одоо энэ ахуйн одоо ойлголтын дотор энэ харьцааны асуудлаас ахуулаад ахуйн бохирдлыг ангижруулж ариусгах, за мөн түншлэн хоногт олдсон бохирчмын хоногтын цэвэрлэх, за ингээд цаашаага үүлийн өөр одоо удмын сан хүртэл одоо огторгын сан хүртэл цэвэрлж исэн ийм л одоо агуу ард түмний үр сад учраас бид одоо энэ цаг үед одоо тэр язгуурын хаан буюу одоо хүндрэлтнийг одоо зөв тийш нь хөтлөх ариусгах үүрэгт одоо ажлыг одоо энэ үед бол бид нэр одоо хамт хийх ёстой юм байна. Тэгээ энэ үүрэгт ажлыг бол ухамсарлаж хариуцлагатайгаар хийхэд одоо хүн болгонд одоо туслах л одоо ийм санаатай одоо энэ удаагийн аялал маань ч гэсэн энэ зорилгоор ирсэн байгаа. Тэгэхээр Монголын уламжлал одоо өв сая гэдэг ба тийм ээ. Энэ талаар бас та одоо нэлээдгүй бас одоо лекцийг бол одоо Монгол орнд даяар тавьж за энэний чиглэлээр бас маш олон төрлийн бас байгууллага холбоотуудыг бас үүсгэн байгуулсан байна. Тэгээ энэ талаараа бас олон амжилтын хандлаар та үзэгчтэй. Бид анх бол энэ одоо аргачлалыг бол энгийн бөгөөд одоо тим төвшөнд нь бас тавихад бол өөртөө бас бэлтгэдэггүй ч юм уу тийм ээ. Одоо яг багш нарынхаа хэлсэн ярьсан тэр зүйлүүдийг тэр чигээр нь хүмүүст ойлгуулах гэдэг ингээд үтсэн. Гэвч бол тухайн цаг үед л бол одоо 20-30 жилийн өмнөх асуудлыг ярьж штэ. Тэгэхэд бол хүмүүс бол одоо хүлээж авах их бэрхтээ. Яг л тэр үед одоо өнөөдрийнх шиг эрчим гэж одоо энерги гэж хүн болгон ярьдаггүй. Хүүхэд болгон одоо энэ зүйлийг одоо бас ойлгодгүй байсан цаг. Шинэ тухааны ололт одоо гэх юм уу энэ зүгтээ бол явж байгаа хэдий боловч тухайн үед бас л одоо бэрхтээ. Одоо өнөөдөр ч гэсэн яг энэ эрчим энергийн нарийн судалгаа бас хангалттай төвшөнд хийгдээгүй. За лабораторийн туршилтууд бол өнөөдрийн төвшөнд хийгдсэн одоо ийм зүйлүүд бас байсан бол одоо тэр үед бол хүлээж авахд бол бэлэн байсан баг. Тэгээ яг өнөөдөр бол бидний одоо зорьсон энэ ажлын одоо өөрөөр хэлбэл олонтой одоо хүмүүст одоо энэ хүсэлтээр нь ялангуяа одоо ураг удмаараа хамт олноор хамаатан саднараа одоо албан байгууллагад аймаг сумдаар бид нар маш их явж энэ анхны одоо шанг татаж хүн болгон одоо булчирхай болгоно эрүүл зөв ажиллуулах ёстой юм шүү. За энэ болгоно нь ерөөсөө монголчуудын 10 нас хүртлээр хүүхдүүдээ хүн болгож одоо хүмүүжүүлж тэр одоо хүний эерэг эрчмийн урсгалыг одоо огторгын ертөнцийн зүг болгонд дамжуулснаар өөрийнхөө одоо эдис одоо эргэтэн махуудыг эрүүлжүүлэх өвчин болгоныг засах одоо ариусгах. За ингээд ирээдүгөө хүртэл одоо осол энтлээс нь урьдчилан сэргийлэх юм чадвар бүхий юмаа гэдгийг л одоо тунгаглаж айл байдгаар одоо ойлгуулахыг хичээсэн. Энэ одоо ажлын маань одоо нүсэр одоо хөдөлмөрийн маань үр дүн бол одоо өнөөдөр бол одоо хүн болгон хүлээж авах хүүхэд болгон ухаарж одоо эерэг байдлаар одоо хүлээж авах ийм сайхан цаг. Дээрээс нь шинэ тухааны одоо ололтуудаар маш олонтоо бид нар бол баталгаажуулж одоо энэ танд судалгаа хийсэн. Тэгээ энэ одоо судалгааны үр дүн бол үнэхээр одоо агуу гайхамшигтай бөгөөд дэлхийд бүр одоо гайхагдахаар ийм одоо үр дүн гарч эхэлсэн. За ингээд энэ болгоныг одоо суралцсан хүн болгон маань одоо мэдэрч эхлэхээр тэр хүүхдүүдэд л хүмүүсийн амьдрал тэр одоо ураг удмынхны албан газрын одоо өөрчлөлт нь одоо хүртэл одоо тоон үзүүлэлтүүдээр заагдаж харагдаж батлагддаг учраас энэ л маш чухал юм да. Тэгээ энэ болгоныг одоо энэ цагт бид нар одоо улам сайхан урамшиж дэлгэрүүлж ингээд одоо эрдэнэтчүүдийнхаа хүсэлтээр эрдэнэт байгаа одоо шавнарынхаа хүсэлтээр бас одоо энэ цагаан сарын үед бол цагаалах хариулах шинэлэх гэсэн энэ утга нь бол монголчуудын хувьд бас нэг л орхигдсон ийм одоо төөрөлдсөн зүйлийг нь одоо
цэгцэлж өгөхийн тулд одоо энэ цагаан сар гэдэг утга билтгэлийн талаар бас ойлголт өгье гэсэн. Одоо өөрөөр хэлбэл засах хариуцлага гаргаа сурахад нь туслах. Заслаа хийлгэнэ гэдэг хүн болгонд одоо бодол байдаг шүү дээ. Ямар учиртай яаж заслаа хийлгэх гээд байгаа гэдгийг ч учир ухааны нь ойлгохгүй хүмүүс бас ариун байдаг. Гэтэл заслаа хийлгэнэ гэдэг маань ямар учиртай гэхээр ерөөсөө засах хариуцлага гаргаа өөртөө сураад өөртөө хийхийг хэлж байгаа. Тэгээ энэ одоо арга аргачлалыг бол хүн төрөлхтөн одоо ямар нэгэн шашин шүтдэг байна уу, эс шүтдэг байна уу, эрх мэдэлтэн байна уу, хөрөнгө зөөртөн байна уу, авьяастан байна уу, хүчтэн байна уу, нас хүстэн байна уу, ялгалгүйгээр эрчмийн зөв дамжуултыг хийснээр үр дүнгийн одоо газар дээр нь хүртэх боломжтой. За энэ одоо боломжийг одоо тодорхойн тухайд бас нэг одоо нэвтрүүлэгт оролцохын тулд бас ирсэн байгаа. За тэгэхээр одоо ард түмэн маань бол одоо заавал одоо гандан мангаар явж одоо олон чирэгдэл учруулахгүй бас хөнгөвчлсөн нэг юм нөө байх нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр таны хувьд одоо цаашаа дараагийн зорилт ажлууд хандлагаас. За бид одоо ер нь бол нэг юм байгаа. Энийг бас хэлчих хэрэгтэй байна. Ер нь бол гандан хийдэд очиод хүн одоо ном уншуулдаг л да. Тэгээ энэ бол маш өндөр түвшний сүнсний идэвхжил хийж байгаа юм л да. Сүнсний түвшинд юу хийж байгааг бид ухамсар болоод хүлээж авахд бас бэрхтээ. Өөрөөр хэлбэл ухамсарын хурд, сүнсний хурдыг үл гүйцэх агуу хурд байгаа. Тэгэхээр одоо тэр сүнсний хувьд идэвхжил хийлгээд тэр цаг үед сүнс юу хийж байгааг бид нэр ухамсар болоод ойлгож ухаарахгүй. Гэтэл энэ өнөөдрийн одоо сум хийдүүд маань бүгдээрээ харийн хэл дээр уншиж явах жишээтэй л дээ. Тэгэхээр энэ харийн хэлээр байгаа учраас ухамсар нь идэвхжихгүй байгаа нэг талаа. Хоёрдугаарт энэ улс төрийн одоо гэх юм уу энэ бас нөлөөс бас байх магадлалтай л дээ. Гэхдээ энэний цаана илүү нарийн түвшний ойлгож ухамсарлаад монголчуудынхаа хувьд бол тэр эрэг эрчмийн дамжуултыг өөрөөр хэлбэл хүн төрөлхтнийг одоо аварч ариусгах хүчин чадал бүхий яс цус цөм бөөмөнд нь мэдээлэл нь байгаа гэдгийг хүн болгон сүм хийд орох болгонд мэдэрч чаддаг бол одоо энэ шиг одоо агуу зүйл бол хүн төрөлхтөнд бас хомос юм. Тэгэхээр энэ цагаан сар гэдэг маань ерөөсөө бүтэн сарын турш бие хий сэтгэлээ ариусгах, эрүүлжүүлэх, зохиролдуулах, төгөлдржүүлэх ийм одоо сар юм байна. Өөрөөр хэлбэл цагаан сарын өмнөх одоо шинийн 1 хүртэл 15 хоног, шинийн 1-ээс хойш 15 хоног. Тэгээ энэ хугацаанд бол ерөөсөө огторгой ертөнцийн мөн чанар буюу тэр татах хүчний үйлчлэлээс ахуулаад эрчим энергийн нарийн харьцаагаа зөв хийж сурах л тийм аргачлал байж тээ. Тэгээ энэ уламжлалаа бид нар сэргээж ухаарж ойлгох нь хамгийн чухал. Бидний хувьд бол яг энэ уламжлалтаа энэ зан үйл энэ арга аргачлалыг түгээмжлүүлээд одоо бид эндээсээ одоо хөвсгөл яваад тэгээд одоо босож ирэхдээ бас хүсэл тавьсан одоо хүмүүс болоод хувь хүн албан газруудын одоо уулзалт одоо яриа таниулгаараа бид нар энэ л арга ухаанаа дэлгэрүүлэх. Энэ л арга ухаанаа одоо зааж өгөх. За энэ л одоо арга ухааныг тэр хүн одоо хэрэгжүүлснээр одоо юу хийж сурдаг юм бэ гэхээр хүн болгон байгаль агаар орчноо одоо уух усаа идэх хоолоо тэр битгийхэл өөрөө явдал зам мөртөө тэр эрчим энерги зөв авч зөв дамжуулах ийм одоо чухал зүйлийг одоо сурдгаараа одоо онцлогтой юм байна. Тэгэхээр хүн болгон одоо хүн байхын ухаанд одоо суралцаж булчирхаа болгоно эрүүл ажиллуулна гэдэг маань өөрөө тэр ай чанартай буюу оршихуй чанартай гэдгээ бол бид нар одоо мэдэрч эхэлж байна шүү дээ. Тэгээ хүн болгон одоо эрчим хүчний одоо ундраг одоо дамжуулагч, маш хүчтэй идэвхжүүлэгч, магадгүй зарим талдаа сөрөг одоо бохирлагч ийм одоо байдалтай байгаа. Тэгэхээр энэ эсийг бол бид нар өөрсдөө цэвэрлэх шаардлагатай байдаг. Тэгэхээр одоо эмч болгон одоо бидэнд бол эс болгоны маань цэвэрлэж өгөхөд бол бас бэрхтээ. Гэтэл тэр хүн бол ямар нэгэн эм тангийн шаардлагагүйгээр хагалгаа хийж хүндрүүлж, зов зүдэрж, өвчин зовлон осод энэ талд орсныхаа дараа бус одоо энэ сайхан амьдарч байгаа дээрээ илүү сайхан аз жаргалтай амар амгалан амьдрах за ирээдүйн үр удмаа бол тэр одоо эсийн одоо төвшин буюу ген фонд гэж нэрэдэг удмын сангаас ахуулаад тэр бичил орноос эхлээд эсийн орон, эдийн орон, эрхтний орон, амин орон, био орноо, огторгойн орноо цэвэрлэж сурж байсан ийм л одоо багчуудын маань одоо энэ 11 нас хүртэл охтуудын тий хүүхдүүдийн бол 10 нас хүртэл одоо сурж исэн энэ л ухааныг л бид нэр эргүүлээд хүн төрөлхтөнд одоо эргүүлэн одоо бэлэг барих ийм л ажил одоо энэ бол үр дүн нь бол үнэхээр авгаа бөгөөд газар дээр одоо мэдрэгддэг хэмжигдэхүүнээр бол батлагддаг ийм л зүйл юм байна. Тэгэхээр энэ болгоныг одоо хүн болгон одоо ойлгож ухаарад одоо бас одоо цаг бол их сайхан болж байна. Тийм учраас энэ бол бид нэр бол одоо хүн төрөлхтний одоо байгаль хүртэл одоо энэ өөрчлөгдөж байгаа нь бас харагдаж байна л да. За ер нь бол монголчууд яг гэртээ сууж байгаад ч юм уу ажил дээрээ бол одоо бясалгал хийхийг одоо сурахыг ч гэдэг юм уу хүсдэг болсон одоо ийм сайхан цаг байна. Гэхдээ яг нөгөө аялаж гэдэг юм уу тусгаарлагдчихэж өөрөөр хэлбэл одоо нэг орчин сайхан бүрдчихэж
илүү сайн ухаарах гэдэг. Тийм учраас бидний одоо туршилтаа одоо хийж үзсний үндсэн дээр энэ хүмүүс одоо ялангуяа одоо хамт олноороо байна уу, ураг удмаараа байна уу ингээд хамаатан саднараа одоо найз нөхдөөрөө нэгдэж байгаа нэг сайхан байгальд гараад Монголынхаа уламжилт одоо тэр сайхан соёлоо суралцсангаа байгалийн сайхан одоо тэр газрыг одоо түүхтэй газруудаар аялангаа энэ одоо хөтөлбөрийг аваач гэсэн бид нар одоо уриалга гаргаад за энэ одоо хүсэлтийн дагуу бид нар одоо Монмед түргээд тусгай аяллаа одоо хөтөлбөрийг одоо боловсруулад тэгээ энэ одоо аялах явцдаа одоо өөр хэлбэл тэр гар утас нь одоо жишээлбэл одоо ажиллахгүй байх жишээтэй араас нь дуутахгүй юм сайхан нөхцөл бүрдэж штэ. За энэ үед л бол одоо гадаад дотоодын хинч болно энэ сургалтын тусгай хөтөлбөрөөр биеийн сэтгэлээ одоо хүн болгохын ухаанд эрүүлжих ариусгах зохиолдог төгөлдржих гэдэг байгаа энэ ертөнцийн мөн чанарт нэгдэх одоо ийм сайхан одоо сургалтыг бол одоо хүлээж авч одоо албан байгууллага хамт олноороо захиалж одоо энэ сургалтыг авдаг ийм боллоо л да. Тэгээ энэ бол ерөөсөө хүн төрөлхтөнд нэн шаардлагатай хэрэгцээтэй байгальтайгаа орчин одоо ах уйтайгаа өөрөөр хэлбэл тэр энэ одоо аяллаа онцлог бол тэр одоо газар орноосоо зөв эрчим авч дамжуулах арга яг газар дээр нь сурж практик дасгал хөдөлгөөнтэйгээ ингэж хийдэг. Жишээл бид нар хотчлолтой холбоотой тэр газар оронд бас эрчим нь өөрчлөгдсөн байгаа. За хүн одоо унсан газараа угаасан усандаа очиод тэр эерэг эрчмийг авахд бол маш сайхан хурдан сэргийдэг шүү дээ. Тэгэхээр хүн өөрөө тэр байгалийнхаа одоо байдалд одоо жишээлбэл төрсэн газараа очиход бол тэр хүний одоо усны бүтц нь яг тэр төрсэн газрын усны бүтцтэй бол адилхан байдаг гэж үзэж байгаа. Энэ шинжлэх ухааны одоо энэ олдлууд бол бүгдээрээ бүх салбараараа энэ одоо зайлшгүй хэрэгцээтэй маш чухал бөгөөд хамгийн хурдтай хүчтэй огторгоо ертөнцийн одоо мөн чанарт нэгдэх бөгөөд эерэг эрчим дамжуулах арга аргачлалт нь одоо юм байна гэдгийг бол хүлээн зөвшөөрч эхэлсэн. Тэгэхээр энэ л одоо зайлшгүй хэрэгцээтэй хамгийн чухал гэсэн зүйлүүдийг бид нар одоо хүсэл тавьсан албан газар хамт олонд одоо аяллаа байдлаар одоо илүү сайн төлхөө өгөх ийм боломж бүрдүүлж байгаагаараа энэ аяллаа хөтөлбөрийн онцлог нь бол байгаамаа. За баярлалаа. Ингээд үзэгчтэй бас Монгол үндэснийхээ соёлын өв шашин шүтлэгийн зан үйлийн талаар бас одоо Монгол орондоо таныг болсон гэж явж байгаад бас ажилт нь тэгшдөрөн амжилтыг хүсье. Тэгээд тэрхүү үзэгчтэй ингээд өнөөдөр манай Монгол үндэсний уламжлалт зан үйлийн өргөө нийгэм дэвшлэх төрийн бос байгууллагын тэргүүн Сугатдгаа оролцлоо. Ингээд анхаарал тавьсанд баярлалаа.